За манайхан юу эзхан галзуу кино сувагтан тавтаа морил. Хэдүүлээ цуст дайны эзнэ дуусгая. Дуусгая гэжтэй. Эхний улирлын дуусгая да, тийм ээ. Манайд та нарт айлгуулах хурдан ярьж өгөх гээд нэлээд л хичээлээ. Удаан хүлээлгсэн бол уучлаарай. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд галзуу кино сувгийн галзуу хамтрагч Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Та нар маань муу бурууга буюу галзуу кино сувгаа дэмжихийг хүсвэл сабадараагүй бол саба, дарцсан бол лайк дарахтал тэгээ болоо явчих байгаа юм. Өнөөдөр галзуу анимашн сувгтаа бас сабадараагүй бол саба дарцгаагаарай. За тэгээд нэмж олон юм ярилгүй энэ галзуу киноны тайлбартан орцгоё. За Камихамихагийн омогт шинэ хүүхэд мэндэлж омог даяараа баярлж байгаагаар кино үргэлжилнэ. Манай омогт хүүхдүүдийг бүгдийг нь ялгалгүй бидний ирээдүй гэж үзнэ. Тиймээс омог даяараа энэ хүүг хайрлаж хамгаалан өсгөх ёстой. Энийг сонсож зогссон Каху Ману дотроо битүү хүндээ гонигтай байна. Учир нь Каху Ману өөрөө хүүхэд төрүүлэх боломжгүй. Камихамиха энийг нь одоохондоо мэдээгүй байлаа. Ингээд тэдний омог бүхэлдээ шинэхэн мэндэлсэн хүүхдийг баяртайгаар хүлээн авч уугайлцгаана. Гэвч Арлын нөгөө талд Ахмад Медкаф, урбагч Марли хоёр хүмүүсээ дагуулад уулууд өгсөж явлаа. Тэгээд өөрсдийнх нь нутагт маш үнэтэй тооцоогддог зандан модод бүхий хойг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Баярлсандаа сүхэ гаргаж шууд л тайрч эхэллээ. Энэ үеэр Камихамихагийн тосхонд баяр үргэлжилж байлаа. Хөгжилтэй зантай наахи гахааны голууз бариад хүүхдүүдийг хөөж тэнд байсан хүмүүсийг инээлгэж баясгана. Каху Ману уруу царайтай байгааг Камихамиха анзаарчээ. Юу болсон бэ? Ямар нэг асуудал гараа юу? Зүгээрээ бүх зүйл бурхтын гарт учраас санаа зовох зүйл алга. Энэ үеэр нэг эмэгтэй тэднийг холоос анхааралтай ажиглаж байгааг Каяна анзаарлаа. Тэгэд Камихамихаг явсны дараа Каху Мануг дуудаж тэр эмэгтэйтэй уулзуулна. Тэгсэн тэр эмэгтэй Каянагийн илгээс нь тагнуулж тэгээд тэр эмэгтэй Кэуа хааныг тагнахаар яваад ирсэн нь тэр байлаа. Кэуаг хамгаалагчд нь өдөр шөнөгүй харгалзан манж байгаа учраас тэр нь л сэмхэн ойртож амийг нь хөнөөх ямар ч сэмхий гарахгүй байгааг тэр Каянад хэлнэ. Тэгээд Каяна тэр эмэгтэйг явуулсны дараа Каху Ману тэрэнд та юу хийж байна? Камихамиха дайныг хүсэхгүй байгаа гэдгийг тань тодорхой хэлсэн биш үү? Тийм ээ. Гэхдээ Камихамиха сонор сэрэмж муутай байна. Энэ арлын бүх улс бидний эсрэг нэгдэж байхад бид хүлээгээд зүгээр суугаад байж болохгүй. Би төрүүлж зохих хэрэгтэй. Эстэгвэс бид өөрсдөө амиа алдна. Тийм биш гэж юу? Заримдаа чи надтай санал нийлээд заримдаа эсэргүүцэж Камихамихатай санал нийлээд байдаг чинь ямар учиртай юм. Тийм ээ. Би та хоёрын хоёулангийн чинь байр суурьнаас үннийг олж хардаг. Бид хоёрын үзэл бодол өөр учраас аль нэгийг нь сонгосон нь дээртэй. Энэ үеэр Ахмад Медкафын хүмүүс зандан модыг ухаан жолоогүй тайрч байлаа. Тэгснэг хүдэднийг олоод харж хана. Нөгөө түлж хүүг хараад омгийнхандоо мэдээ хүрэхээс өмнө барьж авахар өгсгийлээ. Хүүч тэдэнд баригдахгүй гэж хар хурдаараа зугтана. Хүү модон дундор ухаан жолоогүй гүйж нөгөө дүүлж хар хурдаараа хөөцгөн. Тэгсэн нөгөө хүү гүйж байснаа гинт зогсчлаа. Хойноос нь хөөж байсан далайчид гайхсан ч хүү тэднийг отолт руу дагуулж ирсэн болохыг удалгүй ухаарна. Ингээд нутгийн дайчид тэднийг бүсэлж авсанд тэд аргагүй болж бууж өгнө. Энэ үеэр Каху Ману Каянатай ярилцаж далайчтаас үлдэж хоцорсон Жон өөрт нь бусад улс үндэстнүүдийн зан заншлын талаар олон зүйлийг ярьж өгсөн гэдгийг хэлнэ. Жишээ нь эзэн хаан нас барахад эхнэр нь хатан хаан болдог тухай би сонссон. Чи өөрөө хатан хаан болмоор байгаа мó? Үгүй, надад тийм санаа алга. Жон надад өөр нэг зүйлийг ярьж өгсөн. Тэр нь надад их таалагдсан. Гээд барууны ертөнцид язгууртнууд хэрхэн мэдчилдэг болохыг яриад эрэгтэй нэмэгтэйгийнхэн өмнө баг зэрэг бүхий гоод гарыг нь үнсдэг тухай хэлдэг. Тэгээд гараа Каянад өгсөнд Каяна гарыг нь үнсэхэр бүхийлөө. Каяна тэрний өмнө өвдөглөөд гарыг нь үнсэх гэж байтал нэг эмэгтэй гүйж ирээд Камихамиха Каху Мануг асуулгаж байгааг хэллээ. Ингээд Каху Ману Каяна руу ёслоод тэндээс яран явна. Гэвч Каху Ману Каяна хоёрын дунд ямар нэг үл мэдэгдэх холбоо үүссэн нь анзаарагдаж байлаа. Тэр өдөр Каяна гэртээ ирэхэд эхнэр Купуохын уруу царайтай сууж байна. Тэгэд Купуохи тэрнээс өдөржин хаана байсныг нь асуухад Каяна Каху Манутай хамт байсан гэдгээ хэлнэ. Та хоёр сүүлийн үед байнга уулзаж байдаг болжээ. Тэр бол хурц ухаантай эмэгтэй. Би тэрний санааг сонсох дуртай. Учир нь надад хэрэгтэй зүйлсийг тэр ярьдаг юм. Тэр чамд хэтэрхий их нөлөөлөд байгаа юм шиг санагдахгүй байна уу? Үгүй дээ, тийм биш. Харин энэ цаг үед чи миний талд зогсох нь хамгийн чухал болоод байна.
Учир нь чи Камихамиха болон бусад удирдагчдад нөлөөлж чаддаг шүү дээ. Чи надад болон бусдад хандаж байгаа энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол удалгүй эргэн тойронд байгаа бүх хүнээ алдна. Намайг ч бас. Тэдний ярилцаж байтал Тони ирээд Марлигийн дагуулж ирсэн хөлөг арал дээр ирсэн тухай мэдээ хүргэж, нутгийн дайчид тэдний зарим хүмүүсийг баривчилсан тухай дуулгалаа. Энэ үеэр далайн ирэг дээр Камихамиха, Моку, Жон тэргүүтэй хүмүүс Ахмад Меткафтай уулзаж байлаа. Меткаф Камихамихад тал засаж ямар нэг муу санаагүй зөвхөн арилжаа наймаал хийх гэж ирсэн гэдгээ хэлнэ. Тэр маш сайн жүжиглж байсан учраас Камихамиха тэрэнд та нарыг хэрхэх талаар бид хоорондоо зөвлөлдөж шийднэ. Харин тэр хүртэл та нар хөлөг онгоцноос холдож болохгүй шүү. Гэж хатуу сануулад явлаа. Тэр өдөр Камихамиха зөвлөлөө хуралдуулах үеэр Каяна тэрэнд Меткаф болон Марлигийн талаар анхааруулж тэдэнд хязээж итгэж болохгүй гэж сануулдаг. Чи яагаад ингэж ярих болов? Тэр ямар нэг хар санаа агуулсан мэт санагдаагүй дээ. Ингэж Камихамихаг хэлэхэд Каяна Тони хоёр Марли Тониг хэрхэн хулгайлж боол болгоод худалдсан тухай ярьж өглөө. Тэгээд энэ хүмүүс хүссэн зүйлээ авч чадахгүй бол хүч хэргэлдэг хүмүүс. Тэдэнд бид хийдэг. Бид тэднийг эндээс явуулж болохгүй. Энд нь дуусгах ёстой. Эстэгвэс тэд манай арал дээр олон хүмүүсийг авчирна. Тэр цагт тэдэнтэй тулалдаж ялах ямар ч боломж бидэнд гарахгүй гэж шатгана. Гэвч Камихамиха энэ талаар төдийлөн санаа зовхгүй байна. Камихамиха тэднийг сайн санаагаар ирсэн хүмүүс гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд Каянаг өөрийн бодлоо хэтэрхий тулгаад байна гэж дургуцдаг. Тэгээд энэ удаагийн асуудал дээр Каянагийнхаар биш өөрийнхөөрөө шийдэх болно гэж хэлдэг. Оройн Каяна ойрын хүмүүстэйгээ гал тойрон сууж байхдаа тэдэнд нэг зүйлийг хэллээ. Тэр Тониг дагуулад Марлигийн хөлөг дээр очиж тэднийг зөвл дуусгахаар шийдсэн гэдгээ хэлээд дүүнрээ өөрт нь хамт явахыг хүсдэг. Намаки санал зөрөлдсөн бол Наахи хамт явахаар болно. Тэгээд тэд жижиг завинд сууж эргээс холгүйхэн зогссон хөлөг онгоц руу ойртон очиод хамгаалагч нарыг нь устгаж гитэж явсаар унтаж байсан Марли дээр очино. Тэгээд тэрэнд буу тулгаад энд яах гэж ирсэн юм бэ? Цаад зорилгоо хурдан хэл гэж байцаана. Тэгсэн тэдэнд Марлигийн яриаг сонсох боломж гарсангүй. Учир нь онгоцны хэдэг дээр байсан Наахи Ахмад Меткафын цэргүүдэд баривчлагдсанаар Каяна Тони хоёр Марлид буу тулгаад дээш гарахаас аргагүй боллоо. Ингээд бүгд бие биедээ буу тулгаж байдалэгзэгтэй болгоод хөлөг дээр Камихамиха гараад ирнэ. Би энэ хүмүүсийг хамгаалтанд авсан. Энэ хүмүүсээс нэгийг нь чалахгүй. Энэ хүмүүст хор учруулахыг зөвшөөрөхгүй гэж чамд тодорхой хэлсэн байхаа. Хэрвээ чи наад хүний алах юм бол чамайг хугархаас илүү хуулийн дагуу гэмгүй хүнийг хөнөөсөн хэрэгээр цаазлана. Чи өөрөө сонголт өгье. Ингээд аргагүй байдалд орсон Каяна бууга буулгахад Тони ч бас бууга буулгалаа. Камихамихаг Меткаф руу харахад цаадхан ч хүмүүстэй бууга буулгахыг тушаана. Ингээд Камихамиха Каяна болон тэдэнтэй хамт явсан хүмүүс бүгд хөлгөөс бууцгааж тосгондоо ирлээ. Хэрвээ бид тэдний цусыг урсгах юм бол тэд ч бас цусаар хариу барина гэдгийг чи мэдэхгүй гэж юу? Миний ард түмэнд гай авчрах зүйл дахиж бүүхий. Би энэ ард түмнийг хамгаалахыг л хүссэн. Энэ хүмүүс бол маш аюултай хүмүүс гэдгийг би мэднэ. Энэ омгийг хамгаалах үүрэг чинийх биш минийх. Гэхдээ би чамд буулт хий. Би тэдэнд лүү Жоныг илгээе. Жон тэднийг хоол хүнсээ базааж аваад их нутаг руугаа буцаж явахыг сануулдаг. Би тэдэнтэй арилжаа намаа хийхгүй. Энэ хүмүүсийг явуулж болохгүй. Хэрэг тэд явбал бүр их хүч дагуулж ирнэ. Миний үгийг сонсож энэ хүмүүсийг эндэн зөвл дуусгах. Цус урсгах нь бүр их цус урсгалтыг авчирна. Би ард түмэндээ дайныг хүсэхгүй байна. Инх тайвныг л хүсэж байна. Ингээд аргагүй байдалд орсон Каяна тэндээс дурамчхан босч явлаа. Тэгээд тосгондоо ирсэн даруйда Намакийг заамдаж аваад чи Камихамихагийн төлөө ах дүүсийн талаар хов зөөдөг болоо юу гэж уурлахад Намаки тавшир. Би яалаа гэж ийм зүйл хийх вүлээ. Тэр бидний удирдагч мунч. Би төрсөн ахаасаа урвахгүй. Тэгсэн тэдний энэ төлөвлөгөөг Камихамихад хэлсэн хүн нь Купуохи байсан болж таарна. Маргааш Жон Ахмад Меткаф Марли хоёр дээр очиод Камихамихагийн тушаалыг дамжуулж хэллээ. Тэгсэн энэ тушаал тэдэнд таалагдсангүй. Бид энд худалдаа наймаа хийхээр ирсэн. Худалдаа наймаа бол хоёр талд хоёуланд нь ашигтай зүйл шүү дээ. Би зөвхөн тушаал дамжуулж байгаа л төдий. Тиймээс та бүхэн ус болон хүнсээ аваад эндээс яаралдаа явцгаана уу? Ахмад Меткаф үүнд нь хуралсан ч Жонтой хамт нутгийн дайжид байсан учраас яаж чаддаггүй. Тиймээс Жонд би энэ аралд нуугдж байгаа эрдэнсийг заавал өөрийн болгож явна гэж шивнчэд хөлөг онгоц руугаа явлаа.
Энэ үеэр Каяна дотроо хуралдсан бухимдлаа гаргахын тулд хутга шидэж буугаар буудаж дасгал хийж байлаа. Тэгээд Каху мануг ирэхэд Каяна эхнэр нь өөрөөс нь урвж нууц төлөвлөгөөг нь илчилсэн тухай хэлнэ. Тэгээд тэр хоёр далайн эргээр алхаж элдвэг ярилццгаана. Харин хүмүүсийн дунд амьдарсан туршлагач нь чамайг өөрчилсөн үү? Тийм ээ. Тэр үйл явдал миний нүдийг нээсэн. Манай бурхтын ч тайлбарлаж чадхааргүй зүйлсийг би тэнд харсан. Биднийг хүнд хэцүү цаг үе хүлээж байгаа гэдгийг би мэдэж байна. Тиймээс бүгд амь нэгтэй байцгаая. Камихамиха бүхнийг ойлгох хүртэл төвчээртэй байгаарай. Энийг сонссон Каяна тэрний гарыг атгаад дахин унсдаг. Ингээд тэднийг харц тулгарх үед тэртээ Дахмад Меткафын хөлөг онгоц ойртон ирж байгаа харагдлаа. Тэд эргийн оролцоох нэгэн тосгон руу чиглэж байлаа. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Каяна тэр тосгоны зүг гүйдэг. Тэр тосгонд Каянатай хамт төрсэн арал дээр эргэж ирж байсан Y амьдарч байжээ. Амьдрдаг тосгон руу хөлөг онгоц ойртож ирэхэд урд өмнө нь ийм зүйл харж байгаагүй хүмүүс гайхаж эрг рүү гүйлдэн очицгоолоо. Хөлөгийн давцан дээрээс бүрээ үлээх далайчдад их бууга бэлдэх дохио өгч байгаа сонсогдно. Энэ үеэр Меткаф их буунуудаа хадаасаар цэнэглэх тушаал өгдөг. Байдал бишдэж байгааг ойлгосон Марли тэрэнд "Ахмада тайвшир. Ийм зүйл хийх хэрэг байна уу?" гэж хэлсэн ч цаатхан сонссонгүй. Энэ үеэр эрэг дээр байсан хүмүүс бүрээний дуу сонсож тэднийг хөгжим тоглож байна гэж бодож сонирхон харцгаана. Нөгөө талд Каху мануу эцэг Мокуда болсон явдлыг хэлнэ. Нөхцөл байдлыг гадарлсан Мокуд айжтай цуглуулж яаралтай хөдөлсөн бол Камихамиха Каянагийн зүв байсныг гадарлаж эхэллээ. Энэ үеэр өмнө нь Каяна дуудахгүй болох гэж байгаа гай гамшигын талаар сануулж байсан Зүнж Таала далайн эрэг дээр суугаад удахгүй болох гамшигын улмаас харуулсан гашуудна. Үүнд зэрэгцээд Меткаф гал нэг тушаал өгсөнд далайн эрэгт байсан энгийн номхон иргэд хадаастай суманд оногдож олноороо амиа алдцгаана. Юу болох гэж байгаа гадарлсан Y хүмүүст бушуухан зугтаахыг сануулсан ч бүх зүйл оройтжээ. Хадаастай сум хаасайгүй цацарч олон хүний амийг авч олон хүнийг шархтуулдаг. Y шархтсан хүмүүст туслахыг хичээсэн ч далайн эрэг дээр нэг охин цочролд ороод хөдөлгөөнгөө зогсож байгааг харлаа. Тэгээд охиныг тэрвэрч биеэрээ халахлаад хадаасан суманд оногдож хүнд шархтана. Энэ бүхнийг дурангаараа харж зогссон Меткаф хүмүүстэй "Одоо болно, явцгаая" гэж тушаадаг. Дараа нь Ахмад Меткаф бууга гаргаж Марлид тулгаад "Чамаас болж би маш их мөнгө цаг хугацаагаа алдлаа. Тиймээс чи яг одоо миний онгоцноос буу" гэж тушаагаад Каяна Камихама хоёр чамайг бариад яахыг нь би харах юмсан. Энэ үеэр Каяна хар хурдаараа гүйсээр тосгоны зэрэгэлдэх толгод дээр гарч ирсэнд тэнд тосгоны энгийн иргэд хаасайгүй цусанд будагдаад хөвтөж байгаа харагдлаа. Энийг харсан Каяна харуулсан гашуудсан ч ийм зүйл хийсэн хүмүүсээс өшөөг аавна гэж дотроо хатуу шийддэг. Далайн эрэгт байсан хүмүүсийн олонх нь амиа алдаж үлдэснээр хүнд шархтсан байна. Үүнээс болоод далайн эргийн ус цусан улаан болжээ. Каяна болон тэрний хүмүүс амьд үлдсэн хүмүүс туслах гэж байдгаараа хичээцгэн. Хөлгөөс төмөр хадаасаар буудсан болохыг мэдсэн Намаг хийж дотроо нэгийг эргэцүүлэн бодож суулаа. Хүн шархтсан хүмүүст тусалж байсан Каяна нэг охины амийг авраад өөрөө амиа алдсан Y-ийн цогцыг олоод ихэд гашуудна. Тэднийг ингээд гашуудаж байхдаа зэрэгцээд Камихамиха дайжтай дагуулад тэнд хурж ирлээ. Тэрнийг харсан Каянагийн цуснд буцалж ирчээрээ явж очисон ч Купуохи замаас нь барьж аваад "Одоо биш ээ. Одоо юу ч хийсэн бидэнд сайнаар тусахгүй" гэж ятгалаа. Ингээд Каяна бие барьж Купуохитэй хамт эргээд явдаг. Энгийн номхон иргэд нь ийхүү хядуулсанд Камихамихач харуулсан гашуудна. Тэр өдөр зөвлөлийн хурал дээр Каяна очиод 28 хүн амиа алдлаа. Шархтсан хүмүүсийн олонх нь амиа алдна. "Чамаас болж ийм зүйл боллоо" гэж Камихама руу уралдаг. Гэвч Моку хажуунаас нь өмөрнө. "Ийм зүйл болно гэж хинч таамаглаагүй штэ. Тэднийг ингээд явуулж болохгүй гэж би хэлсэн бидтэй. Чи ямар бурхан юм уу? Чиний тушаалаар бүхнийг хийх албагүй. Энэ бол чиний буруу. Чи зэвсэгтэй дайснуудаа зүгээр тавиад явуулчлаа. Магадгүй чи тэднийг уурлуулсан учраас тэд ийм байдал гаргасан ч юм билүү?" гэж Мокуг хариулахад нь дэлбэртлээ уралсан Каяна тэрнтэй барьцалдаж авдаг. Гэвч Каху мануу хажууд нь зогсож байгааг анзаарсан Каяна бие барина. Тэднийг харж зогссон Камихамиха тэднийг маргаана зогсоохыг шаардсанд Каяна "Хэрвээ чи ард түмнээ ингэж удирдсаар байх юм бол ард түмэн ч нудахгүй үхэж дуусах юм байна" гэж хэлээд тэндээс явлаа. Камихамиха Моку хоёр хэлэх үггүй хоцорсонд Каху мануу Каянагийн хойноос гүйж очлоо. "Бидэнд хамтдаа хийх зүйл маш их байна. Одоо ингэж яваад өгч болохгүй штэ." Камихамиха ард түмнийхээ амь насыг аюулд оруулж байна. "Чиний зүв байсан. Гэхдээ чиний хийх гэж байсан алхам дэндүү аюултай байсан. Тиймээс үр дагаврыг нь тооцоолох ямар ч боломжгүй байсан шүү дээ. Дайн болох нь гарцаагүй гэдгийг чи ч мэдэж байгаа шүү дээ. Тийм ээ. Гэхдээ би Камихамихагийн дэргэд байх ёстой. Тэгвэл сэрэмжтэй л байгаараа да." Тэр өрөөнд Камихамиха Каху манагаас асууна.
Каянаг сонсоогүй нь миний алдаа байсан уу? Нэгэнд болоод өнгөрсөн зүйлийг буцаах аргагүй шүү дээ. Миний байр суурнаас болоод ард түмэн минь хохирол амслаа. Энэ бол шудраг бус хэрэг. Каху ману Камехамехаг хүнд байдалд орсныг ойлгож байсан ч яаж дэмжихээ сайн мэдэхгүй байлаа. Ингээд Камехамеха тэндээс гарч явна. Энэ үеэр Каяна гэр бүлийнхнээ цуглуулад бид энд цаашид байх боломжгүй боллоо. Тиймээс яаралтай явцгаая гэж хэлдэг. Энийг сонссон Купуохи болон Нахигийн эхнэр Хэкэ хоёр энэ саналыг нь дэмжихгүй байлаа. Бас дүү Нахинч тэрнтэй санал нийлэхгүй байгаагаа хэлнэ. Нэг газраас нөгөө рүү ингээд нүгэд байж болохгүй. Өмнө нь би таныг ямар ч үед дагдаг байсан. Учир нь та юунаас ч айдаггүй байсан. Тэгээд та харь улс руу явсан. Би таныг тэндээс бүр ч илүү зоригтой болоод эргэж ирнэ гэж бодсон. Гэвч та хайцсаар дүүрээд ирсэн. Одоо би таныг дагаж эндээс явахгүй. Би эндээ үлдэж өөртөө тулгарх бүхэнтэй зоригтойгоор нүүр тулах болно. Каяна хариуд нь маргааш өглөө эрт бид хөдлөнө. Харин чи бидэнтэй хамт явна шүү гэж захирангуй хэлсэнд Нахи дургуутслаа илэрхийлж тэндээс босч явдаг. Дүүнэр нь хүртэл өгөнд нь орохгүй байгаад Каяна ууралж бухимдна. Тэрнийг сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд байгааг анзаарсан Купуохи тэрнтэй ярилцсан. Камехамехаг дэмжсэн нь миний буруу байжээ. Би чамтай хамт зогсох ёстой байж. Тэгсэн бол манай ард түмэн ийм хохирол амсахгүй байх байлаа. Гэхдээ чи эргэж ирснээсээ хойш их өөр болчихсон шүү дээ. Чи ч бас их өөр болсон байсан. Хариуд нь Купуохи хоёулаа хамтдаа байвал хүчтэй байх болно гэж хэлээд Каянаг тэрвэрдэг. Энэ үеэр Мауи улсад байдал эгзэгтэй байлаа. Хааныхаа харгас хэрсхийн үйлдэлүүдээс болоод ард иргэдийн сэтгэл санаа тогтворгүй болсон байна. Ханху Купулагийн найз тэрнтэй ярилцсан. Манай гэр бүл танаа гэр бүлд олон үеэрээ зүтгэж ирсэн. Гэвч миний үеэс эхлээд бид танаа гэр бүлд зүтгэхгүй. Учир нь эцэгч нь гал зурсан. Эцэг минь зүгээр байгаа. Тийм биш гэдгийг цаг нь ирэхэр чи мэдэх болно. Тэр зүгээр л баг зэрэг сэтгэлээр унсан. Өөр юу ч болоогүй. Нөгөө талд Хэкэ ой дотор нас барагсдын хойноос гашуудах зан үйл үйлдэнэ. Энэ үеэр Нахи тэрэн дээр ирлээ. Хоёулаа эндээс явахгүй. Үхэл биднийг мөшгөхгүй гэж юу? Дайчин хүний хувьд үхэл хизээд ойрхон байдаг юм. Гэхдээ энэ удаад би дайдахыг хүсэхгүй байна. Харин чамтай л хамт байхыг хүсэж байна. Энэ үеэр эзэн хаан Кэуа Мауи улсын шилдэг дайчин Обохи болон тэрний хүмүүсийг дагуулсаар тэдэн лөө ойртон ирж явна. Тэгээд хүмүүстэй ойр хавийн моддыг яаралтай завчиж унахыг тушаагаад хэрв Камехамехагийн хүмүүсээс хэн нэгэн тааруул яаралтай барьж авчрахыг сануулдаг. Удалгүй мод завчиж унгаж байгаа чимээ Хэкэ Наки хоёрт сонсогдлоо. Тэр хоёр сэмхэн явсаар мод бэлтгэж байгаа газар руу очиход тэнд Кэуа Камехамехагийн тахилч нарыг барьчихсан зогсож байлаа. Тэгээд тэр тэдэнд би бол энэ айн жинхэнэ эзэн. Харин та нар бол эзнээсээ урвсан урвагчид гэж хэлнэ. Энийг харсан Нахи бусдаа сэрэмжлүүлэхээр яаран иргсэн ч Мауи улсын дайчид тэдний буцах замыг хаадаг. Энэ үеэр тэдний удирдагч Обохи ирээд Каянагийн дүү Нахи ахыг чинь үгсэн гэж сонссон. Гэхдээ хэрв амьд байгаа бол энэ удаад би тэрнийг жинхнээс аална гэж хэлнэ. Тэгээд тэд Кэхэг авч явахаар болоход Нахи тэсгэл алдаж Кэуа хаан руу дайран орлоо. Гэвч Кэуа тэмч сул дорой нэгэн байсангүй. Тэр Нахигийн цогцолтоос бултаад цогсон гарыг барьж шаламгай хөдөлгөөнөөр хугалж орхино. Тэгээд яахын зургийг хүзүүг нь мушгиж зүйл дуусгадаг. Тэгээд том чулуу авчраад Хэкэгийн нүдэн дээр толгойг нь бяц цохино. Тэгээд Хэкэд үхэл өөр дээр нь ирж яваг Камехамехад хэл. Каяна мэтийн тэнэмлүүдч миний гараас тэрнийг аварч чадахгүй гэж дамжуул гэж тушаадаг. Обогийн хажуунаас нь оролцож харин би Каянад өөрөг дамжуулнаа гэж хэлээд Хэкэг чирсээр ой руу явлаа. Хэсэг хугацааны дараа туйлдж ядран тэнхэлгүй болсон Хэкэ тосгондоо арай хин хурж ирээд унлаа. Болсон явдлыг сонссон Каяна Намаки хоёр зэвсгээ барьж ойруугүйсэн бол Купуохи Хэкэг тэнхрүүлэхээр ард нь үлдлээ. Удалгүй тэр хоёр Нахигийн цогцос хөвдөж байгаа газарт ирээд гаш удацгаана. Тэгээд тэр шүн Каяна Намаки хоёр Нахиг оршуулахар болж Намаки Нахигийн ясыг цуглуулж даавууд богоод Каянад өгдөг. Тэгээд ах トゥ 3 сүүлийн удаа тэрвэрлдэж өөр шөнийн цагаар Каянад үгийнхээ ясыг үрч өндөр улын оройг чиглэлээд явна. Тэгээд Каяна тэнд дүүгээ оршуулад би чиний аминд хүрсэн хүний гарыг өөрийн гараар тасдна. Тэр миний гараас хизээч гарахгүй гэж тангархаллаа. Тэгээд уур хилэн гомдол хариуцлаа гаргаж уулын орой дээрээс тэнхээгээр хашгирдаг. Энэ үеэр Кэуа нэгэн галтуулын амсар дээр ирж өөрийн бурхтаасаа ялалтыг гуйн залбирна.
Тэгээд тэрээр бурхандаа амьд хүнээр тахил өргөж нэг хүнийг урсаж байгаа халуун лав руу шидэд ялалтыг өгнө гэдгээ баталж тэмдэг өгөхийг гуйлаа. Харин нөгөө талд Мауи улсын хаан Кахакили ирээдүг харуулдаг шингэндээ улам бүр донцоор байлаа. Тэр шингэнийг нэгэн төрлийн ховор загаснаас гаргаж авдаг байж. Тэр шингэн Кахакили хааныг мансууруулж байсан учраас үүндээ улам бүр донтож байсан нь тэр байдаг. Үүнд хэд авцсан Кахакили хаан бодит байдал төсөөлөл хоёроо ялгаж чадахгүй болж өдрөөс өдөрт эрүүл ухаанаа алдаж байлаа. Ухаан нь балардсан Кахакили ариун гавлын яснууд оршдог сүмдээ очиод тэнд байсан гавлын яснуудыг бяцалж эхэлсэнд Купуле тэрнийг зогсоох гэж оролдоно. "Эцэг минь, наад шингэн чинь таныг эзэмдэж байна. Энийг ухаа болж ухаан ороочтой" гэж ятгсан ч цаадах нь үгийг нь авсангүй. Арга барсан Купуле хутгаа гаргаж тэрнийг зогсоох гэж оролдсон ч Кахакили хутгийг нь булааж аваад хажуу руу дүрж төрсэн хүүгийнхээ аминд хүрдэг. Ингээд Купулег амьсгал хураахтай зэрэгцээд ухаан орсон Кахакили одож нараа дуудаж хүүгийнхээ амийг аврахыг хашгирч гуйлаа. Гэвч бүх зүйл нэгэнд оройджээ. Энэгээр Кэуа Мауи улсын дайчидтай хамт дайрж ирээд сүмийн тахилчдыг нь хятаж Каянагийн дүүгийн аминд хүрсэн тухай мэдээ Камехамехад ирлээ. Энийг сонссон тэр тайвнаар тэгвэл дайн эхэлжээ. Нөгөө зөгнөл хэр үнэн болохыг одоо л үзье. Хэрвээ Мауи улс Кэуа хаантай нэгдсэн бол бидэнд нэмэлт хүч хэрэгтэй болно. Яралтай Каянаг дуудъя. Тэр дайн тулааны тал дээр илүү туршлагатай шүү дээ. Бидэнд Каяна болон тэрний буунууд хэрэггүй. Бид дайны бурхны хүчээр ялалт байгуулах болно. Урам нь хугарсан хааху мануу далайн эрэгт ганцаараа очиод цаашид яах талаар бодож эхэлнэ. Энэвэр Моку ирлээ. Чи дандаа л Каяна гэж ярьдаг болж. Тэгсэн тэр хүн чинь биднийг орхиод явчихсан. Чи одоо Камехамехагийн дэргэд байх ёстой. Би таны надаас хүссэн зүйлийг л хийж байна. Камехамеха одоо буруу замаар явж байна. Би энийг залруулах хэрэгтэй. Тэгвэл боёнараа болог. Та бол энэ улсын хамгийн мэргэн хүн. Та намайг энд авчирч тэрнийг хаанаар өргөмжлөх алхмыг хийсэн. Та тэр бүх зорилготой хүрсэн. Гэхдээ цаашид болох үйл явдлын талаар та юу хийж чадах вэ? Цаашид юу болохыг та өөрөө ч мэдэхгүй байгаа шүү дээ. Камехамеха чамайг сонсгоо болсон. Тиймээс чи тэрэнд юуж гэж хэлээд одоо нэмэргүй болсон. Уугашууд автсан хэкэ хоолж идэхгүй байна. Купуохи тэрнийг чадлаараа асарч байсан ч нэмэр болж чадахгүй л байлаа. Купуохиг гарч ирэхэд Каяна Намаки хоёр буу зэвсгээ бэлдэж байдаг. Би өнөөдөр явж Кэуаг зүйл дуусгана гэж Каяна хэлэхэд Намаки би тантай цуг явна гэж зүтгэн. Гэвч Каяна зөвшөөрсөнгүй. Харин Купуохи тэрэнд би Кэуагийн байгаа газрын булан тохой бүрийг нэгэнгүй сайн мэднэ. Би хамт явъя гэж хэлэхэд Каяна зөвшөөрлөө. Купуохиг ойд ирэхэд тэнд Каху мануу ганцаараа дүүгүүрээрээ чулуу шидэд хичээлж байлаа. Купуохи дэрэгдэн очлоо. Өнөө шөнө Кэуаг бид өөрсдөө ална. Тэгвэл та нар өөрсдөө ч тэндээ амиа алдацгаана. Камехамехач бас Каянагийн тусламжгүйгээр Кэуатай дайдах гэж байгаа. Гэхдээ Мауи улсын дайчид тэрнтэй хамт байгаа цагт бид тэднийг дийлэхгүй. Буу байхгүй бол Кэуагийн их зэргийг бид ягаад ч дийлэхгүй шүү дээ. Тийм ээ. Гэвч Камехамеха намайг сонсохгүй байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Ирчүүд ирэлхэг дайчин болохоор бүх насаараа бэлтгэдэгч өвхөлтэй нүүр тулах үедээ мунхаг алхам хийдэг. Каянаг зэвсгээ бэлдэж байхад Каху мануу тэрэн дээр хурж ирлээ. Өнөө шөнө чи Кэуаг устгахаар явах гэж байгаа мó? Хэрвээ тэгвэл чи болон гэрээхийн чинь бүгдээрээ амиа алдсан штэ. Чи ганцаараа очиод Кэуаг алж амиа алдсан ч тэд чиний гэр бүлийг зүгээр орхихгүй. Бүгдийг нь устгаж дуусгах хүртэл зогсохгүй. Тэгвэл чи бусад дотны хүмүүсээ ч алдна. Дүүгийнхээ өшөөг авахыг хүсэж байгааг чинь ойлгож байна. Дүүгийнхээ төлөө үхэх биш. Харин дүүгийнхээ төлөө амьдр. Энэ үгийг нь сонссон Каяна бодолд автнаа. Энэ үеэр Хэкэ гол дээр очиод нэгэн төрлийн эмийн ургамал түүж эхэллээ. Энэ эмийн ургамал нь үр зул болох үйлчилгээтэй байдаг. Обохид хүчндүүлсэн тэр хүүхдийг нь тээсэн байх вэ гэхээс болгоомжилсан нь тэр байлаа. Нөгөө талд Камехамеха дайны бурхныхаа сүмд очиод дайнд бэлтгэж байна. Энэ үеэр Купуохи тэрэн дээр очино. Чи надтай нөхрийнхөө талаар ярилцах гэж байгаа бол би чамтай юу ч ярихгүй. Би бүх хүний төлөө ярьж байна. Хэрвээ та Мауи улсын дайчидтай хамт байхад нь Кэуатай тулалдвал гарцаагүй ялагдана. Мауи улсын дайчид бол хүч ирхэг дайчид. Тэднийг та дутуу үнэлж болохгүй. Хэрвээ та тэднийг ялахыг хүсэж байгаа бол танд Каяна болон тэрний буунууд нь хэрэгтэй. Бид тэр зэвхий царайд харийнхны зэвсгийг ашиглахгүй. Каяна дөрвөн улсын тухай зөгнөлд үргэлж итгэдэг байсан. Тэгэд тэр дэлхийг тойрч аялж ирэхдээ буу зэвсэг авчирсан.
Магадгүй бурхан энэ зэвсгийг танд зориулж илгээсэн ч юм билүү. Гэж хэлээд явхад нь Камихамиха элдвийг бодсоор хоцорлоо. Орой болсон ч Каяна цаашид яаха бодон ой дотор суусаар. Тэгээд эцэст нь шийдвэр гаргаж Камихамиха дээр явж очлоо. Би гэр бүлдээ амнаас илүү хайртай. Гэвч би тэдэндээ хүн шиг орон байр олж өгч чадсангүй. Зөв шудраг хааныг ч олж өгч чадсангүй. Наахи өглөө. Цаашид би тэднийг хамгаалж чадахгүй гэдгээ мэдэж байна. Энэ бүхэн бүгд миний буруу. Би ч бас сайн хаан байж ард түмэндээ сайн сайхан амьдрал бэлгэлхийг хүссэн. Гэвч надаас болоод ард түмэн минь сүрлийн ирмэгт ирлээ. Авуугах минь надад дайны бурхны сүлдийг өгсөн. Би тэр эдэглийг нь алдахгүй гэж хичээсэн ч өнөөдрийн хүртэл надад дайны бурхнаас ямар ч тэмдэг ирсэнгүй. Магадгүй дайны бурхан хилээ өөрчилсөн байж болох юм. Тэр чинь юу гэсэн үг? Магадгүй бид буу ашиглаж эхлэх цаг нь болсон байх. Маргааш өглөө Каху маань буун дугаар цочиж сэрлээ. Тэрнийг яарч гарахад Камихамиха Каяна хоёр янз бүрийн буунуудаар буудаж бэлтгэл хийж байлаа. Тэднийг эвлэрсэн байгаа харсан Каху маань Купуоки хоёулаа баярлцгаана. Энэ үеэр галтуулын зэрэгэлд Обохигийн дайчид Кэуагийн хүмүүсийг тулаанд бэлтгэж байлаа. Тэгээд Обохи Кэуад чи дайныг хүсэх хатал хүмүүс чинь ийм сул дорой байж болохгүй. Дайн яг одоо эхлээгүй байгаад баярл гэж хэлнэ. Энийг сонссон Кэуа дэмэл мушиж байлаа. Тэгсэн гинэт газар чичирж эхэлдэг. Энийг харсан Кэуа бурхтаасаа тэмдэг гуйн залбирсанд удалгүй зэрэгэлдэх галтуул дэлбэрнэ. Энийг харж баярлсан Кэуа бурхад бидэнд тэмдэг илгээлээ. Яг одоо дайнд бэлдэцгээ гэж тушаана. Харин нөгөө талд Камихамиха Каяна Намаки гуравч тэртээ дэлбэрч байгаа галтуулыг ажиглан харцгаана. Тиймээс тэд ч бас үүнийг дайны бурхнаас өгсөн дохио гэж бодож дайнд бэлдэцгээдэг. Орой болоход Кэуа галтуулын хажууд залбирал үлдсээр байна. Энэ үеэр нэг омгийн удирдагч тэрэн дээр ирлээ. Эзэн хаан, Кэуа танд эргэлзэж байсан минь миний буруу байж. Одоо бурхад нэгэнд таныг жинхэнэ хаан хэмээн тунхагласан учраас би ард түмнээ дагуулж танд дагаар орж байна. Энэ гихтээ тийм ч амархан биш ээ. Чи миний эрх мэдэлд эргэлдсэн. Гэтэл одоо ингээд шууд буцаад ирж болохгүй. Үүний төлөө төлөөс гэж байх ёстой. Энийг сонссон омгийн удирдагч гартаа барьсан бооройгоо өргөн барина. Энэ бол эцэг өвгдөөс минь өвлж ирсэн манай омгийн сүр хүчийг бэлэгдсэн боорой. Үүнийг танд өргөж байна. Тэгсэн Кэуагийн дайчдын нэг нь бооройгоог нь авч тэрнийг зохиж унахдаг. Энийг харсан Кэуа мушийн инээж надад чиний сава хэрэггүй. Харин чиний дээд шүднүүд байхтал болно гэж хэлнэ. Аргагүй байдалд орсон омгийн удирдагч өөрийгөө цохиж дээд шүднүүдээ булгалаад Кэуад өгсөнд тэр шүднүүдийг нь галтуул руу шидэж бурхадаа өргөл болгон өргөлөө. Ингээд Кэуа омгийн удирдагчийн боройхойг хүлээж аваад тэр омгийг улсдаа эргүүлэн нэгтгэж байгаагаа зарладаг. Харин нөгөө талд Камихамиха Каянаг дайны үйл явдлыг хариуцсан өрлөг жанжин болгон өргөмжлөлөө. Дараа нь Камихамиха Каху маныг дуудулж зөвлөлд орж ирэхийг тушаана. Энийг харсан зарим хүмүүс би түүхэндээ дургуутсаж байлаа. Учир нь тэдний заншлаар зөвлөлийн хуралд эмэгтэй хүн оролцох эрхгүй. Гэвч Камихамиха тэдний энэ дургуутслыг үл тоож Каху маныг зөвлөлийн гишүүн болгон өргөмжилдэг. Зөвлөлийн гишүүд дургу байсан ч хинч тэрний үгийг сөрж чадсангүй. Ганцхан Каяна л үүнд баяртай байлаа. Тэр өдөр Каяна дотны найз Тони дээрээ ирээд ойр зургийг ярилцсан. Тони тосгоны дайчдыг бууг яаж хэрэглэхийг сургаж байлаа. Каянатай уулзсан Тони тэрэнд өөртөө уулзах хүртэл амьдрал нь бүхэлдээ завлан бэрхшээлээр дүүрэн байсныг тайлбарладаг. Учир нь тэр арсныхаа өнгнөөс болоод ямар ч шалтгаангүйгээр гадуурхагдж доромжлуулдаг байж. Харин энэ арал дээр ирсэн цагаас эхлээд Тони амьдралдаа анх удаа өөрийгөө бусад хүмүүстэй адилхан юм байна гэж мэдэрсэн байлаа. Энийг нь сонссон Каяна тэрнийг тэврээд найз минь одоо бид дайнд орох гэж байна. Хэрвээ муугаар бодож надад ямар нэг зүйл тохиолдвол энэ арал дээр байгаа бүх хүн чиний гэр бүл гэдгийг битгий мартаарай. Чи бол одоо бидний нэг гэж загтаг. Ингээд Каяна явж зэвсгээ бэлдэж эхэлдэг. Энэ үеэр Намаки тэрэн дээр ирлээ. Каяна, би танаас уучлал гуйх гэж ирлээ. Бид одоо дайнд явах гэж байна. Бидний хин хинэн амьд эргэж ирэхгүй ч байж мэднэ. Тиймээс би танд нэг зүйлийг хэлмээр байна. Таныг жил гарan алга болох үед эхэндээ бид таныг хүлээж байсан. Гэвч олон сар өнгөрсний эцэст бид таныг өгсөн л гэж бодсон. Бид бүгдээрээ асар их уу гашууд авцсан. Тэр хүнд хэцүү цагт Купуоки надад тайвшрал болж, би бас Купуокид тайвшрал болж байлаа. Бид хоёр чамаас урвсан. Намайг уучлаарай.
Энэ үг Каянад хүнд туссан ч Каяна тэрнийг тэрвэрэд хэлнэ. Чи надаас урваагүй. Чи намайг үгсэн л гэж бодсон шүү дээ. Би наахыг алдсан. Одоо чамайг алдмааргүй байна. Мауи улсад ч байдал эгзэгтэй байлаа. Бүгд Купулэг эцгийнхээ гарт алагдсан гэж бодсон ч аз уулахад Купулэ амьд гарч чаджээ. Хүүгээ өөрийн гараар алах шахсан Кахаг Хилиг хаан тэрний дэргэлээс алхамж холдохгүй байлаа. Хүнд шаргацсан Купулэ баг-багаар сэргэж эхэлнэ. Энэ үеэр хааны цэргүүд Купулэгийн толгойг эргүүлж хааны эсрэг төрхөрч байсан найзыг нь барьж авчирсан байна. Тэд тэрний хүзүүнээс олс зүгээд дүүжилж алах гэж байсан ч Купулэ эцсийн хүчээ шавхан найзынхын намыг өршөөхийг гуйсанд Кахаг Хилиг хаан тушаалгч тэрнийг сулалдаг. Энэ үеэр Каянагийн сэтгэл санаа хөмөрчээ. Сэтгэл санаа нь тогтворгүй байгааг анзаарсан Каху Ману тэрнээс юу болсныг асуухад Каяна хариулна. Энэ бүх зүйл хяналтаас гараад байх шиг санагдаж байна. Кэуа одоо Мауи улсын тайчдтай хүчээ нэгтгэсэн. Галтуулын бурханч тэдний талд байна. Бид энэ тулаанд ялж чадахгүй болоо. Эцэстээ ямар үр дүнд хүрэх бол? Бидэнд Дайны бурхнаас өгсөн ялалтын зэвсэг бий. Кэуа та нарын өмнө тэсэж зогсож чадахгүй. Дараа нь Каяна Наахигийн хойноос гашуудсаар байгаа Хэкэдэр явж очлоо. Чамд ямар хэцүү байгааг би төсөөлж чадахгүй байна. Чамд миний тус хүргэж чадах зүйл энэ л байна гэж хэлээд Наахигийн тулааны өмсгөлийг өгнө. Хариуд нь Хэкэ би энэ тулаанд та нартай хамт ормоор байна гэж хэлэхэд Каяна зөвшөөрч тэрнийг тэрвэрэд гарч явлаа. Маргааш өглөө нь болоход бүгд шийдвэрлэх тулаанд бэлдэцгэн. Каяна тулааны өмсгөлөө өмссөн бол Каху Ману зөвлөлийн гишүүний баталгаа болсон шин зөвлөлтөд зөвлөө. Харин Камихамиха өөрийн тулааны хувцсыг өмсдөг. Тэгээд Каху Манууд өнөөдөр ямар олон хүн өгөж, ямар их цус асгарах бол гэж бодохоос аимшигтай. Би дайсан ч вэ. Өөрийн ч вэ энэ арлын ямар ч хүнийг алахыг хүсэхгүй байна гэж хэллээ. Тэгээд тэд бурхтынхаа өмнө тулааны өмнөх зан үйлээ хийж Камихамиха ард түмнээ төлөөлөн бурхандаа залбирна. Энэ үеэр Дайны бурхны сүлдээс нэгэн өд салан хийсээр Каянагийн ингэр дэрж тогтлоо. Энийг харсан Камихамиха энэ тулаанд тэднийг удирдах хүн нь Каяна болохыг ойлгоно. Ингээд тэд бүгд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй болцохоож шийдэмгийгээр тулааны талбар руу явцгаадаг. Кэуа их зэрэгэ дагуулж галтуулын бэлд байрлжээ. Ингээд хоёр талын их зэрэг тулгархад Камихамиха чангаар ариун тулааныг эхлүүлье гэж хашгирлаа. Энийг сонссон хоёр талын тахилч нар тус тусын шүтэнэ их зэргийн өмнө гаргаж ирээд бурхтаа дуудан хашгирцгаана. Гэтэл Кэуагийн тахилч нарыг хашгирж эхлэхэд галтуул улам бүр хүчтэйгээр нүргэлж газар чичирч эхэллээ. Энийг харсан Кэуагийн дайчид баярлан хашгиралдсанд Камихамихагийн хүмүүс сэтгэл санаа нь тавгуузаж эхэлдэг. Дараа нь тулааны дараагийн шат болох хоёр талын дайчид бие биенээ эрүүл тулаанд дуудах мөч ирдэг. Кэуагийн талаас обоохи гарч ирээд Камихамихаг гутаан доромжилж тулаан бүрээс зогтож явдаг. Орон гэргүй тэнүүлж Каянад шийдвэрлэх тулаанаа даатгадаг хулчгар гэж хашгирч эхэлдэг. Хариуд нь Каяна урагш гарч тэрнийг хаан болгоны өмнө бүхэлдэж шавхрууг нь долоодог арчаагүй ир. Чи бол өөрийн хүсэл зориггүй эзнийхээ хүслийг дагагч нохой гэж хариуг нь барьлаа. Үүнд нөөрлсөн обоохи дайчидаа жадаа шидэхийг тушаалсан ч Каяна жаднаас чадварлаг болтож шидсэн жадыг нь шүүрч авдаг. Тэгээд юу ч болоогүй юм шиг л Кэуа обоохи болон тэрний дайчдыг дооглон тохурхсаар байдаг. Тэгээд Каяна дайчд руугаа эргээд энэ жадыг харж байна уу? Ир хүн жадыг ингэж шиддэггүй юм. Тэгээд жадыг нь хуг цохоод биднийг дайрч ороход тэд айсандаа байгаа газартаа шээ салдах болно гэж хэлэхэд дайчд нь урам зоригтойгоор ууг хайлцгаана. Тэгээд Каяна зоригтой юм бол дайраад ир гэж хэлэхэд ууралсан Кэуа ихний игнэний дайчдаг Каяна руу ээлгэлээ. Гэвч тэд Каянад ойртож чадлагүй бууны суманд оногдож газар унцгаана. Кэуа обоохи хоёр сандарч дараагийн игнэгээ урагш давшуулсан ч тэд ч бас суманд оногдож унцгаалаа. Үүнтэй зэрэгцээд Каху Ману Купуохи нарын удирдсан эмэгтэй дайчид дүүгүүрээрээ дайсны арын шугамн дээрээс чулуу мөндөр оруулсанд Каяна дайчдад дагуулж урагшаа дайран ордог. Дүүгийнхээ өшөөг авахар улайрсан Каяна Намаки хоёр дайсан лууга дайрч таарсан бүхнээ хайр найргүй устгана. Тэдэнтэй зэрэгцээд Тони, Камихамиха болон бусад дайчдаж дайран орцголоо. Тэгэд Каяна урагш тавшиж Кэуагийн тахилч дээр очиод тэрний цээжийг нэвт жадалж өчөггүй зүйл дуусгана. Тэгэд амнаас нь хөлийг нь суг татаж аваад шүдээрээ тас татаж орхилоо. Энийг харсан Кэуа дэлбэртлээ хууралсан ч яаж чаддаггүй. Үүнтэй зэрэгцээд галдуул улам бүр хүчтэй нүргэлж халуун лав улам бүр ширүүн урснаа.
Тулааны үеэр Хэкэ заналтайсан Обохитэй таарч тэрнтэй ширүүн тулалдсан ч аргагүй эрхэнд хүчин мөхөстлөө. Обохи тэрнийг багалзуурдаж аваад алах гэсэн ч азуулахад Кахуману тэрний хөл рүү буудаж шархтуулдаг. Хэкэ ч энэ боломжийг ашиглаж сүхээр тэрний мөрийг хуг цохиод үсэндээ зүүсэн байсан хордоо шорыг гаргаж ирээд гэдсэнд нь, цээжинд нь, эрүүнд нь, тэгээд нүдэнд нь зооно. Тэгэд хөдөлж чадахгүй болсон Обохигийн аманд том чулуу хийгээд дээрэс нь бүх хүчээрээ дэвслээ. Цаг өнгөрөх тусам тулаан улам ширүүсэж байлаа. Каянач буутхыг нь буудаж, сүхтхийг нь сүхтэж, жадаар сүлбхийг нь сүлбэж, гартаа таарсан бүхнээрээ дайснуудаа устгана. Энэ үеэр Купуохи хүнд шархтаж газар тунлаа. Гэвч тэрний хаз болоход Намаки амжиж ирээд бүсэлсэн байсан дайснуудыг нь устгадаг. Каянаг Кэуа руу ойртож ирэхэд Кэуагийн хамгаалагч Каяна руу жадаа шидлээ. Гэвч тэр жадыг нь шүүрч аваад буцаагаад шидсэнд Кэуагийн хамгаалагч тэр дороо нам. Энэ үеэр галтуулын дэлбэрэлд улам ширүүсэж уулын бил хоёр хэсэгт хуваагдсанд Кэуагийн дайчдын олонх нь халуун лав руу унаж амиа алдцгаана. Энийг харсан Кэуа тулаанд ялагдсан гэдгээ ойлголоо. Гэвч тэр галтуулын бурханд залбирхаа зогсоосонгүй. Каяна тэрнийг буудах гэсэн боловч яг энэ үеэр тэдний хооронд байсан газрын доороос хий тесэрч тэр хоёр хоёулаа хоёр тийшээгээ шидэгддэг. Удалгүй Утаман намдсны дараа хартал Кэуа галтуулын лав руу унсан бол Каяна газарт ухаангүй хэвдэж байлаа. Кахуману яарч ирээд тэрнийг тэрч авна. Энийг нь Камихамиха Моку хоёр хараад гайхлаа. Удалгүй Каяна ухаан орж хөл дээрээ боссонд тэнд байсан тайчид бүгд баярлан уухайлцгаалаа. Каяна тэднийг дуугүй болгоод эзэн хаан Камихамихаг уухайлан өргөмжлөхийг уриална. Ингээд бүгд Камихамихаг цорын ганц эзэн хаан болсныг хүлээн зөвшөөрдөг. Энэ тулаанд Каянагийн гэрийнхэн ч маш их хохирол амсжээ. Хүнд шархтсан Купуохийг Намаки тэрсэн бол шархтаа Хэкэч бас нас барсан нөхрийнхөө тулааны хувцсыг гартаа барин зогсно. Энэ зур сэхэ орсон Кахуману бие барьж Камихамихагийн хажууд ирж зогслоо. Нөгөө талд Мауи улсад энэ тулааны тухай тагнуулын мэдээ хүрнэ. Тулааны мэдээг авсан Кахакили хаан Каянаг амьд байгааг сонсоод цочирдно. Хэрвээ тэр амьд байгаа бол сайн байна. Би тэрний ясыг бяцалж усанд хийж ууна. Тэгээд би тэрний хүч чадлыг өөрийн болгоно. Дайчтай бэлдэг. Бид тэдэн лөө давтлана. За энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дууслаа. Бас л яг гой галзуу хэсэгтэрээ дуусчлаа шүү, тийм ээ. Цаашаа одоо юу л болдг юм бага. За тэгэхэд мөн Брогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд галзуу кино сувгийн галзуу хамтрагчаар Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Та нар маань галзуу баг хүүгээр автомашин барьцаалсан зээл авмаар байвал 8011 80 80 12 80 дугаард холбогдоод ярилцаад үзээрэй. Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага. Та нар маань тэгээ саба дараагүй бол саба, адарсан бол лайк дарж мупрого дэмжээрэй. Бас галзуу анимашн сувгтан саба дарж нэгдээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзтлаа. Түр баяртай.